Бидний өдөр тутмын хэрэглээнээс маш их хог хаягдал гардаг. Энэ нь эргээд амьдрах орчин байгаль их дэлхийг бохирдуулж хордуулсаар байгаа билээ. Хоггүй Монгол ба Гэлгарут хувансрын хор нөлөө сэдв сургалт нийгмийн сэтгэл зүйг өөрчлөхөд чухал мэдээлэлтэй болж байгаагаараа онцлог байна. Бидний өдөр тутмын хэрэглээ байнгын хог хаягдлыг бий болгож байдаг. Энэ ч үүднээс асар их хог хаягдлыг үүсгэж тэр хэрээр амьдрах орчин хүн байгалыг бохирдуулж байдгаа нь тэр бүр мэддэггүй. Суурин газрын хог жилээс жилд нэмэгдэж байгаа энэ цаг үед орон нутгаас хог хаягдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хог хаягдлын хор хөнөөл тэр дундаа олон нийтийн хандлагыг энэ чиглэлд хэрхэн өөрчлөх, хоггүй хот болгоход иргэн бүрийн үүрэг оролцоог бий болгох үүднээс аймаг орон нутгийн зүгээс хоггүй Монгол төрийн бас байгууллагын тэргүүн Гэлгарутгүй Монгол хөдөлгөөнийг санаачлагч Бүжин ламыг урьж төрийн албан хаагчдад хоггүй Монгол ба Гэлгарут хувансрын хор нөлөө сэдв сургалтыг зохион байгууллаа. Одоо үүрэг юу гэхээр энэ онгон байгууллагын тэр чигт нь одоо онгон төрхөөр нь хадгалахад хүн бүрийн үүрэг оролцоо чухал байгаа. Тэр үүднээс одоо хүмүүс өөрсдийнхөө тарьж байгаа хог хаягдлаа байгаль орчинд халгуугаар хэрхэн одоо баялаг болгох уу? За эргээд хог хаягдлыг одоо ямар байдлаар зүй зохистой одоо менежмент нь хийх вэ гэдэг агуулгыг бид нар бас зааш их судлах үүрэгтэй болчиход байна. За та бидний одоо амьдарч байгаа энэ цаг хугацаагаар хязгаарлагдахгүй үр хүүхдүүд маань цаашдаа олон 10 жил, олон 100 жил амьдрах учраас бид нар ирээдүйн хойштоо бас үүрэгтэй ажиллах хэрэгтэй. Тэр үүднээсээ бол бид нар Өмнөг аймгийнхаа хэмжээнд нийт одоо ард иргэд маань хог хаягдлыг дахин боловсруулахын ач холбогдол юу юм? Цаашлаад энэ хог хаягдал маань эргээд яаж баялаг болж болдгийг тэрүүгээр бас эргүүлээд тушаагаад мөнгө болгоод эргээд өрхөө орлогоо нэмэгдүүлэх боломж олцоо бас ямар байдгийг. За энэ их овоорсон хог хаягдлыг дахин боловсруулснараа эдийн засгт бас ямар үр өгөөжтэй, байгальдаа ямар ач холбогдолтой гэдэг талаасаа энэ хог хаягдлын одоо Монголын одоо хоггүй Монголын төлөө төрийн бас байгууллагын тэргүүн Бүжин ламыг урьж аймгийнхаа нийт төрийн албан хаагчид удирдах төвчний бүрэлдэхүүний хүмүүстэй энэ хог хаягдлын хор хөнөөлийн талаар дахин боловсруулахын ач холбогдлын талаар ярьж таниулж байгаа. Тэгэхээр энэ нийт одоо ард иргэд маань албан хаагчид маань цаашаа бас энэ одоо нийгэмд энэ хандлагыг түгээн дэлгэрүүлэх байхаа гэж найдаж байгаа. Ер нь бол Өмнөг аймагт би хавар жарлангоо өөрчлөгээ төслийнхэнтэй Капитан банкны санаачлагаар бас ирж ирсэн юм. Тэгээд сая болвол яг нүг төрийн байгууллагын засаг даргын хамгийн газрын одоо 70-80-аад хүн байх шиг байна те. 70-80 хүнд одоо хичээлээ сургалтаа өөрийнхөө одоо судалсан болгоныг тодорхой хэмжээнд зааж өгнө гэдэг бол яг 70-80 өрхөд зааж ийн л гэсэн үг. 70-80 өрөх гэдэг чинь нэг аль 2-оос 3 хүүхэдтэй гэд бодохоор хэрвээ миний надаас сонссон мэдснээ үр хүүхэдтэй ярьж өгөх юм бол те хэд болох уу? Бараг 300-400 хүн болох нь шүү дээ те. Тэгэхээр энэ бол би маш үр дүнтэй сургалт гэж хэлнэ. Нэгдүгээр, хоёрдугаар тэртээ дэргүү одоо энэ яг Өмнөг аймгийн удирдлагын зүгээс яг энэ хог хаягдлаа яаж шийдэх үү, менежментийг яаж хийх үү, олон нийтийн хандлагыг яаж өөрчлөх үү гэд энэ тал дээр маш их анхаарч байгаа учраас ямар ч байсан танай аймаг жишг аймаг болох юм байна гэсэн анхны ойлголт надад төрж байна. Бидний хэрэгэлсэн бүхэн хэсэг хугацааны дараа хог болдог. Тэр дундаа бидний өдөр тутмын хэрэглээнээс Гэлгарут хувансар их гардаг бөгөөд байгальд шингэхгүй асар их хор хөнөөлийг авчирдаг байна. Гэлгарут хувансар савыг байгальд хайснаар 500-аас 1000 жил хөрсөн чингэхгүй, байгаль орчныг бохирдуулдаг төдийгүй, урвалд орох шатаах зэрэгт хорт бодис ялгаруулж хүний сэтгэхгүй урагт нөлөөлдөг байна. Тиймээс олон улсад нэг удаагийн хэрэглээ болон Гэлгарутнаас татгалзах уриалгыг дэлхийн нийтэд дэвшүүлж байгаамаа. Яг хардаа хог хаягдлын чиглэлээр улсын хэмжээний судалгаа гэх юм бол тийм хангалттай сайн байдгүй юм. 2012 онд 2 эрдэмтний хийсэн судалгаа байгаа. Тэр нь болохоор яг улсын хэмжээнд тухайн жилдээ шүү дээ, 398 хогийн төвлөрсөн цэг байна. За энэ цэг нь нийтдээ манай улсын нутаг дэвсгэрийн 1250 км2 талбайд хог төвлөрч байна. За энэ нь болохоор Орхон аймгийн газар нутгийг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээний ийм их газар нутаг манай улсын хэмжээнд хог хаягдлаар бүрхэгдсэн байна гэсэн судалгаа байгаа. Тэгээ сая бас хог хаягдлын менежмент гэдэг нэг бүтэн цогц ном гарсан. Одоо бид нар тийм номтой болсон учраас энэ асуудлыг шийдэхэд бол гарын авлага байгаа болохоор асуудал бас гайгүй шийдэгдэх байх гэж бодоод байгаа.
Хүн бүр хэрэгэлсэн хог хаягдлаа англин ялгаж, хогоо ил задгай хаяхгүй байгаль дээлтэй аж төрж амьдрахыг тус сургалтаар онцолж байлаа. Мөн төрийн байгууллагын албан хаагчдаас гадна сургуулийн сурагчдад хог хаягдлын хор хөнөөллийн талаар сургалт явуулсан юм а. Энэ сургалт нь одоо маш гоё сургалт байлаа. Энэ одоо хүүхдүүдийг хог хаягдлыг хаяхгүй одоо дахин боловсруулах компани байдаг. Тэгээ хэд рүү гаргаж зардаг. Тэгээ эднэрийг хаяхгүй хуванцар лаз бяцлаад нэг нэг хүмүүс компани хүмүүс тэгээд хуван сандал ширээ тэгээ ундаг дугуй хийдгийг би ойлголоо. Тэгээ бас эднэрийг бүгдэн гэж тахаар хар тоглог ялгараа тэрний утааг өнөрлсөн хүүхэд их маш их ууртай болдог гэдэгс мэдж авлаа. Хогоо зөв нэг тус нь хогийн самдаа хийгээд нөгөө цаас тэгээ шил гэлгар сав хамаагүй тийм юм тус нь англиад тийм тушаавал бидний суудаг сандал дугуйны тавиур олон юм хийгээ сурсан. Тэгээд бас тийм одоо хөдөө гадаа байдаг хүмүүс нөгөө их тийм бактеришиг гэж хатаагаад хажууд нэсээ хүн их уур уцаатай тийм идэрлийн согогтой өвчнөд болдгийг би сая ойлгосон. Энэ чихэр жимс сичээд энийг байгальтай хайхын буруу үйлдэл саяын би сургалтаар энэ чихэр жимсээ гадаа хаяхгүй байхын талаар их юм ойлгосон. Хүмүүс хогоо ингээд газар хайчгаар тэр нь газрыг бохирдуулдаг тэрийг бас ойлгосон. Тэгээд бас нэг бид нар хог хаяа шатаахаар хар туглаг гэдэг зүйл гарч ирдэг. Тэрийг бид нар өөртөө амьсгалаад биеийн дотор оруулаад тэгээд өөртөө юм уур уцаартай муухай хүмүүс болдог. Тэгээд хогоо хаягаар тэрийг амьтад идээд бас үхдэг гэдгийг ойлгосон. Найзуудаа хамдарч хогоо битгий газар хаяараа тэгээд бас хогоо ялгаж хогийн савнда заавал хийж байгаарай. Би энэ сургалтнаас хогоо зөв тусгаарлаж тийм зөв хогийн савнд хийх ёстой. Тусгаарлаж. Тэгээд тэр хогоор нь ашиглаж өөр олон хүмүүс өөр гой тийм сандал мандал хийдэг. Байгальд бол маш хортой тэгэж өнөө цэцэг урмал огт урахгүй. Хэрвээ тэр гялгаруутыг дэрсэн дээр хайхал юм бол бохирдож доотлолт байгаа газар шорон яадаг бохирддог. Хог хаягдлыг бууруулах, хүн бүрийн сэтгэлгээний зөв хандлагаар хоггүй хотыг бий болгох, хогны менежментийг сайжруулахад түлхэл болсон сургалт энхүү өндөрлөлөө.